эдийн засгийн эрх чөлөөний хууль одоо их хурлд өргөн барихтайгаа зэрэгцүүлээд төр өөрөө банк байгуулсан. Тийм учраас ерөнхий сайд яаж ийм гэхээр нэг гараараа би ингээд зах зээлийг чинь чөлөөлж өгнө гэж нөгөө гараараа шууд хамгийн том зах зээлийн дулааж авч байгаа байхгүй. Уг нь бол ипотекийн корпорац гэдэг энэ чинь ингээд төр хувийн хвшлүүд нь хамтарцсан. Тэндээ мөнгө санхүүтэй хэдэн одоо триллионыг босгоцсон. Ийм газар нь банкудтайгаа хамтраад ипотекийн зээл олгож жагаад тэрийг хашир орхиод тэр орон зайг төр өөр дээрээ авна гэж. Амар алдаатай шийдвэр. Тэгэхээр дахиад зөрчилтэй уус. Тэгэхээр энэ ерөнхий сайдын дотор ингээд хоёр хүн байгаад. Нэг нь болохоор ингээд тийм милэзлэйг дуураймаар байд юм уу яа. А нөгөөх нь болохоор таг коммунист те. Тэг ингээд зэрэг нөгөө ингээд хоёр зөрчилтэй шийдвэрээ гаргаж тавьжээж ингээд ханамж авдаг. Энэ банк байгуулах ажлыг зогсоох хэрэгтэй. А тэрний оронд хар тамхитай тэмцэх албаа хүчтэй болох. Тэр банкнд зарцуулах мөнгөө хар тамхитай тэмцэхэд зарцуулдаг. Энэ чинь Монгол улсын хар хайрцаг өөрөө Монгол хүүхдийг улам болгох үстэй. Монголын хүн амыг улам болгох. Ерөөсөө ард түмэн ингээд хар хайрцаг асуугаад идэг байхгүй. Монгол яг яах? Том л хүн амтай болох хэрэгтэй. 5 сая, 7 сая, 10 сая. Ингэж энэ улс энэ хоёр том гүрний дунд ирээдүйд орчноо 100 жил, мянган жил. Тэрлөө явахаар одоо гай болж байгаа зүйл нь допинг, хар тамхи. Донтолт. Тэ? Тэгэд энэ зүйл рүүгээ мөнгө зарахгүйгээр зүгээр явж байгаа зах зээлийг очиж булааж авдаг. Тэнд нь баахан хүн ажилд оруулдаг, тэ. Энэ заваа юм а болох хэрэгтэй л дээ. Тийм учраас бол тэр мансуурлын эсрэг хуулийг засгийн газрыг оруулж ирэхэд би амар сайханд хэлсэн чи татаж аваад наад хуулийг нэг өөрөө бодоод хараатгач. Чи өөрөө хар тамхитай тэмцээд хийчээ амраа. Одоо бид 50 гарчлаа. Өөр юу хийх гээд байгаа юм бэ? Тэгэхгүй бол энэ залуу хүмүүс ч юм бол байх үзэгдэл гэж бодоод байна шүү дээ. Мансуурах бодис байна аа гэд ингэж яриад байгаа байхгүй. Байж болохгүй байхгүй дээ энэ чинь. Хор, хөнөөл. Тэгээд нөгөө ажлын хэсгийн дарга нэг хурал дээр ярихдаа юу лээ халдварт тахал болсон. Тэ? Гамшиг болсон. Тэг гамшигтай ингэж тэмцдэг юм. Тахалтай ингэж тэмцдэг юм. Гэтэл тэнд үхрийн тахал гарангууд хилийн хаагаад зүгээрс бөө юм болж байгаа зү. Яагаад энэ залуу үеийн тахлыг яагаад бид нар зүгээр ингэж яах вэ ингэ бүртгэл гээд ингэ зохицуулын баригээ суугаад иж болохгүй шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаар дэр нь орон сууц гэдэг бол дэд бүтцийн л асуудал. Тэгэхээр дэд бүтцийн шийдээд өгчвөл хувийн хвшил мөнгөө босгоод орон сууцаа бариад хүмүүс нь худалдаа тавьчт юм байл л дээ. Одоо төрийн банка яаж одоо олон нийтийн болох вэ гэдэг зүйл дээр бүгдээрээ гашилж байгаа шүү дээ. Зарах юм, хувьцаагийн гаргах юм, бирж дээр гаргах юм, олон улсын банк санхүүг оруулах юм. Ингээд урд асуудлаа шийдэгвэж дараагийн нөгөө толгойн өвчнөө ингээд өөрснөө бүтээгээд явж байгаа байхгүй. Тийм байна. Тэгээд иймэрхүү алдаатай шийдвэрүүдийг өмнөдөө гаргаж өрөөсө боломгүй байна. Бидэнд бол цаг хугацаа алга. Монгол бол амар хүнд орчинд байна шүү дээ. Тийм аз жаргалтай сайн сайхан зүйл бол цөөхөн айлтал байгаа шүү дээ. Ихэнх нь л хямралтай байна шүү дээ. Зүгээр банк байгуулахын оронд зээлийн хүүгээ яаж бууруулах? Одоо хамгийн том асуудал тэр болчихлоо шүү дээ. Бага зах дээр байгаа мөнгөний төв банкнд татаад авцсан. Зээл олгодог баахан журмын одоо өнгөрсөн намар өнгөрсөн өвөл бүгдийг авчиад хэрэгцсэн. Зээл олоход айгүй хүнд болцсон. Цалингийн зээлээч хүмүүс авч чадахгүй. Тий. Энд өгж болохгүй, тэрэнд өгж болохгүй, энд гаргаж болохгүй. Тэгээ банкуд мөнгөө яаж ин төв банкндаа өгч. Ард түмэн дээр очих юм байна. Тэгэхээр хүү өсдөг. Одоо надад өдөрт 5 мессеж ирж байна. Танд жилийн маш хямдхан 30% хүүтэй зээл өгөхөд бэлэн байна гэд. Чамд ирж байна уу? Сарын 2.5%. 12 сард үржүүлэхээр 30%. Тэрийгэ маш хямд хүүтэй зээл гэж. Тэгэхээр хямд биш нь хэд хүрч байгаа бодоо. Энэ дарамтын өөдөөс яаж явах вэ гэдгийг бодохын оронд ингээ банк байгууллаа сууж шít.
Одоо ингээл банк байгуулад тэр банк нь хямд зээл өгдөг, бус нь үнэтэй зээл өгдөг бол үнэтэй зээл нь улам л өсөд байна. Тэгээ хямд зээл нь бол дандаа арын хаалга нөгөө ингээ ковотор олгогдоод нөгөө талд нь хүмүүс нь жирийн ард түмэн нөгөө зөрүүнийх нь ачааг үүрнэ. Тэгэд энэ үндэ энэ улс орны асуудлыг бүтнээр нь харахгүй бол ерөөсө болохгүй байна л гэж бодож байна. Тэгээд одоо маш хариуцлагатай байх хэрэгтэй.